За үзэгчдээ Монгол сэрхэн өглөө хөтөлбөр маань үргэлжлэн та бүхэндээ шууд хүрсээр байна. Яг одоо үзэгч та бүхэндээ Монгол сэрхүү өглөө хөтөлбөрийн маань зочин маань хүрэлцээрсэн байна. Ингээд үзэгч та бүхэндээ зочноо танилцуулъя. Монгол сэрхүү өглөө хөтөлбөрийн маань зочноор язгуур ёс уламжлал судлалын академийн багш энэ холд маань хүрэлцээр байна. Тэгээд сайн байна уу, танд сайхан өглөөний мэндийг хүргэе. Тэгээд бидний урилгын хүлээн авч студид маань хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Тэгэд Монголынхаа нэгэн өглөөг хэрхэн яаж огтов? Яг л нөгөө бусдын жишгээр жаягаар л огтлаа да. Гэргийнхээ сайхан халуун цаг уугаал. Хоолныхаа дээжийг, өглөөнийхөө цайныхаа дээжийг хүртэл. Тэгэл тэнгэртээ хангаадл хийдэ ерөөлөө шивнээл. Тэгэл ажил үсээ бүтэмжтэй байх болтгоо гэж хүслээ. Илэрхийлэл ингээл ажлынхаа одоо өглөө эхлүүлж байна да. Ийхүү язгуурны ёс уламжлалын академийн чухам ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага байна вэ? Хитонд одоо үүсгэн байгуулагдсан бэ те. Танилцуулчвал нэвтрүүлгийнхаа ихэн те ярианыхаа ихэн. Тэгэлгүй яхаа. Юуны өмнөөс энэхүү сайхан завшааныг бас олгосон. Та бүхэндээ их баярлалаа. Язгуурны ёс уламж судлалын академи маань одоо байгуулагдаад яг 1 жил гадна тавилж байна. 2016 оны 9 сарын 9-ний өдөр байгуулагдаж байлаа. Зорилго нь болохоор ер нь Монголынхоо ёс уламжлалыг таньж мэдэх. Тэр таньж мэдсэн зүйлсээ хүүхд залуучуудаа Монголынхаа ард түмтэйг хуваалцахыг хүсэл зорилгоо болгосон. Энэ ямар учраас гэхээр ер нь бол бид ёс уламжлал руугаа нэлээд анхаарах нь зүй ёсны цаг хугацаа болж гэж бидэнд бас бодогдд юм. Яагаад тэгэхээр бусад одоо улс орны хөгжиж буй улс орнууд маш их тийм уламжлал руугаа өнгөрсөн өвөг дээдсийнхаа одоо замнал руугаа их өнгөж харж тэднээсээ маш их туршлагыг одоо хурааж ирээдүр чиглэж хөгжиж байна шүү дээ. Манай орны хувьд, манай улсын хувьд өөрсдийнхөө өвөг дээдс рүү хандах хандлага бол нэлээд сулхан байгаад байдаг. Тэгэхээр энэ зүйлийг одоо өөрчилж засах юмсан гэж ингэж хүсээд тэгээд энэ язгууртны ёс уламж судлалын академиг одоо байгуулцаж ингэ явж байна. Тэгээд ерөөхдөө яагаад язгууртны ёс гэж нэрийг одоо өгсөн гэхээр бид нар чинь агуй хүүхдээдтэй шүү дээ. Бидний хүүхдээдс бол үнэхээр гайхамшигтай агуу. Эний бат илэрхийлэл нь бол дэлхийн өнгөрсөн түүх баталдаг. Тэгэхдээ бид энэ их агуй хүүхдээдсийнхаа хүрсэн амжилтанд одоо үр хойцсон болсон өнөө цагийн монголчууд хизээ хүрэх вэ гэдэг маш их сонирхлыг татж байна. Ер нь яаж хүрв гэдэг их сонио. Ямар ёс уламжлалтай байсан юм. Тэрийг судлаж, тэрийг таньж мэдэж, аль болох сэхэрж, тэр сэхэрлээ бусадтайгаа хуваалцаж, тэгээд болж өгвөл Монгол үндэстнийхээ хөгжил дэвшилт хоёр нэмэртэй байх юмсан л гэж бид одоо хүсэж ингэ тэмүүлж байна. Тэгээд бидний одоо ингэ таних гэж хичээж судлахыг оролдож байгаа энэ их яндашгүй их далаа шиг ийм үгдээцийнхаа ухаан дотроос бол үнэхээр бишрэхээс үр аргагүй. Үнэхээр агуу гэж. Тэгээд эндээс одоо бид хэрэглэх хэрэгтэй тийм ээ. Орчин цагт бид энийг хэрэглэж занших хэрэгтэй юм байна. Энэ занших гэж үг хөтлөөрийг хутгахтай юм байна. Хүн заншлаад авах юм бол зан авир тогтд юм байна. Заншлаад байгаагүй хүний зан авир тогтворгүй одоо байх жишээ нь. Юм заншлаар дамжуулж тухайн хүний занг төлөвшүүлж идэг. Учиртай аж. Тэгэхээр ер нь бол заншлаасаа бид холдно, заншлаа үгүйсэх нь гэдэг бол өөрсдийн тэр Монгол сайхан тэр зан авирыг бол алдаж гэх юм шалтгаан болж идэв юм. Тэгэхээр бид аль болох заншлаа бол таньж мэдэж явах нь чухал гэж. Бурангуй байдлаар одоо явсныг бол дах ёсгүй л тий. Тэгэхээр тэрийг бас дахиад судлах хэрэгтэй болж байгаа. Яг энэ заншил маань яг хэдийн үеийн заншил юм тийм ээ. Энэ ёс тогтоод байгаа энэ ёс маань хэдийн үеийн ёс юм. Яг тухайн цаг үеийн ямар нөхцөл байдал дээр тулгуурласан ёс заншлыг өөр хойцтой өвлөөсөн гэдгийг маш нарийн судалж байхгүй бол болохгүй болов гэж ажиглагдсан. Жишээлбэл бүсгүүчүүд одоо хөвгүүдийн дунд манай эмэгтэйчүүд ирчүүдийн дунд нэг тийм гендер гээл одоо яг орчин цагийн бидний тулгамдаад байгаа асуудал юм шиг байдлаар бидэнд ажиглагдаад байгаа шүү дээ. Гэтэл ингээд өвөг дээдсийнхаа гүн хаан үнэт зүйлс рүү өнгөхээр бидэнд гендерийн асуудал байгаагүй юм байна. Байгаагүй юм. Тий. Орчин цагт ийм зохиомлоор бий болгоод тэгээд тэрийг нь гадны гэх цаг үеэ дагаад ороод ирсэн нэг соёл юм да. Гадны соёл. Тий гадны одоо яг нөлөөлөл юм да. Тий бодлоготой нөлөөлөл. Гаднаас эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг хооронд нь ийм сөргөлдүүлсэн сөрөг хандлагатай байх нь бол
их ашигтай юм шиг байна. Гадаадынхаа. Тий. Гэхдээ яг бүгдэнд нь гэж хэлж байгаа бол тодорхой одоо чиглэлийн нөхдүүдэд. Тэгэхээр энэ тоглолтод нь явж ороод бид одоо явах нь бол их болохгүй зүйл юм байна. Ер нь энэ гендер гэдэг зүйлтэй бид маш эмзэг харилцах хэрэгтэй юм. Өнгөрсөн үеийн заншил уламжлалаас ингээ өнгөгээд харахад бол манад бол ерөөсөө юм гендерийн асуудал яагаад байгаагүй юм бэ гэж харахаар ерөөсөө эмэгтэй хүний эрхийг зааг ялгаад өгсөн байт юм. Тус. Жишээл эр хүн эмэгтэй хүнийхээ эрх рүү халдаж болохгүй. Тухайн эмэгтэй хүнийхээ эрхийг хүндэлж дээдлэх хэрэгтэй. Нөгөө эмэгтэй маань тухайн эрэгтэйгийнхээ эрхийг хүндэлж дээдэлж одоо явж байгаа шээ. Харилцан биений хүндэлнэ. Биеийнхээс илүү гарах гэж жишээлбэл би эрэгтэйгээл одоо айл гэр бүлийн харилцаанд би эр хүн гэдгээр ноёлоод байхгүй. Нөгөөх нь би эмэгтэй хүн гээд нэг өгүүлэнгүй байдлаараас мөчөг өгөхгүйгээд харилцаа үсгээд байгаа байхгүй. Харилцан биеийнхээ тэр гэр бүлийн харилцаанд хатуу тийм одоо эрх мэдлүүд байна. За энэ нэгээр харж ихлээр маш энгийн өгүүлбэрээр харж байна. Жишээлбэл одоо манай нүүдэлчтэн соёл иргэншил жишээлбэл эр нөхөр гэрийн эзэн хүн бол шууд нүүдлэхийг бол шийддэг гэсэн байна шүү дээ. За манайх өнөөдөр нүүнэ тийш нүү. Газар тэгэхэд гэргийн хүн бол үгүй нүүхгүй одоо маргааш болъё гэдэг хэлдэг байна шүү дээ. Шууд л бэлдээл тэр нүүх суух тэр бэлтгэлд ордог байна. За ингээд тэмээндээ ачаа хөсгөө ачаалаад ингээд явлаа. Тэг нүүдлээ гэж нүүд одоо сэлгэж байгаа буураа сэлгээ. Нүүдэл нь ихлээр том ойлголт болчихсон. Тэг сэлгээд явж байна тий. За ингээд буураа сэлгээ явж итэл буураа хаана засахыг зөвхөн эмхтэй нь мэднэ гэж байгаа байхгүй. Аа за. Лэр хүн болохоор одоо энд буунаа гэдэхгүй нэ шүү дээ. Буураа энэ заснаа гэхгүй нэ. Гэргийнхээ л зөвшөөрлөг авах гэсэн үг. За энд одоо бууя гэрээ энд барья гэдэг. Тий, гэргийн сонгоно гэсэн үг. Тэр нөхөр нь бол үгүй одоо энэ бона энд гэрээ барина гэж хэлэхгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ жижигхэн юм заншлын юм шиг харагдаж байгаа боловч энэ бол цаанаа маш их ухаан нуугдж байна. Эмэгтэй эрэгтэй хүн харилцсан биенийг хүндлэх. Тэр байгаагаар нь тэр эрхийг нь олгож чаддаг. Байгаад нь эрхийг нь олгож чаддаг. Ийм гоё ухаан байж, холч ухаан байж. Энийг ингээд зүгээр хэсгэн тэр үйл явц дээр анхаарлаа хандуулах юм бол хүний эрх зөрчигдөд байгаа юм шиг харагдана. Эрэгтэй нь ноёл болж байгаа юм шиг. Эсвэл тухайн бүсгүй эмэгтэй гэргийн мэдээж байгаа юм шиг юм. Тэгээ харилцан адилгүй юм шиг. Гэтэл тоймлоод ерхий дээрээс нь харах юм бол нэг үйл явц яваад байгаа байхгүй. Нүүдэлж сэлгэж шít бороо сэлгэж нэг том үйл явц. Нэг том үйл явцад харилцан адилгүй эрэгтэй. Тэгсэн мөртлөө эрэгтэгч байгаа. Яг ингэж эрэгтэгч байдал хангагддаг. Бож таарах нь шít. Нөгөө гадны нөхдүүд болохоор яаж юм гэхээр зөвхөн болж байгаа үйл явц дээр нь анхаарлыг хандуулаад яг зорилтод тэр зорилгын үйл явцаас нь биш зөвхөн тэр явж байгаа тэр жижиг үйл явц дээр нь анхаарлыг хандуулаад хооронд нь хэрэлдүүлж ирсэн юм. Энд бид бас их ажиглаж харах хэрэгтэй юм. Нөгөөтэйгөр язгууртан гэж хүн бол удирдах хүн гэсэн. Язгууртнууд бол удирдах. Тэгэхээр ямар төвшний удирдлага байх вэ гэж. Тэгэхээр эндээс бид бол Монгол уламжлалынхаа, Монгол үндэснийхаа тэр төрт ёсны гайхамшигтай удирдлагыг л сэхэрж ойлгох нь их чухал юм байна гэж хараад байгаа. Энэ удирдахын энэ гайхамшиг алдагдаж эсвэл тодорхой төвшөнд хэрэгжихгүй байгаас болоод засаглалын хямрал гэдэг зүйл бий болж байна. Энэ ганц засаглалын хямрал гэхээр засгийн газрын асуудал бас биш байдаг байна. Засаглал гэдэг бол тодорхой төвшөнд байна. Өрх гэрийн засаглал гэж байна. Хувь хүний өөрийнх нь бие хүний засаглал гэж байна. За нөгөөдгөөр бас овогтой одоо тухайд бол овогтой тийм ээ засаглал байна. Тэгээд цаашлаад одоо өндөр төрийн засаглалд оролцох. Энэ бүх шат дараа өөрийн гэсэн хэмжүүр мэдүүл зохихоо одоо орчин үеийн бол одоо стандарт тийм ээ хэм дэг гэж байх шаардлагатай байдаг. Энийг зөрчгөөр л удирдлага зүүн алдаа гарч ирдэг. Тэр удирдахын алдаа гараад ирэхээр л нөгөө алдаа завхарлууд бий болж гарч ирнэ. Тий. Тэгэл тэндээс дараагийн нийгмийн сөрөг үзэгдлүүд хандлагууд урган гарч хандлагатай байдаг. Тэгэхээр жишээлбэл өрх гэрийн засаглал гэхэд хар гэртээ хаан бор гэртээ богдол хэлж шít. Тэгэхээр ер нь бол өрх гэрт бол засаглал байна. Тэр өрх гэрийн засаглалд бол ер нь шууд оролцох нөлөө бол бага. Тэгэхээр тэр өрхийн тэргүүн бол тэр засаглалаа бүрэн хариуцах ёстой болж таарч байна. Тэгэхээр нөгөө засаглал бэлтгэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр удирдах ухаанд бэлтгэдэг. Тэгэхээр энэ их нарийн дэг ёс жагийг бид сэргийн таньж эргээд залуучуудтай хүүхдүүдтэй ирээдүйдээ
яг тэр нандин хിവэр нь өвлүүлэх нь бол бидний маш чухал Өөрөг хариуцлагын нэг юм тий. Тэгэхээр чухам ягаад энэнийг одоо бидний өөрөг хариуцлага юм байна гэдгийг ухаарч олгож судлах болсон байна. тий энэ сэтлэнх юм бол би багасаа Чингис хаана дээдэлдэг. Чингис хаана шүтэд дээдлэхийн ухааныг бол миний одоо өвөг аав одоо өвөг дээдс маань хүмүүжлэр минь олголоо шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүжил гэдэг бол их гэр бүлийн хүмүүжил гэдэг бол тухайн хүний суур ирээдүйд хаашаа замнахын гол одоо сэжмэн болж таарч байна. Тэгэхээр манайх гэр бүлийн харилцаа, гэр бүлийн хүмүүжлийг бол орхигдуулж ер болохгүй юм байна. Тийм учраас гэр бүлийн харилцааг бол нандин, ариун, одоо тогтвортой, хүчтэй байх талаас бол хэн бүхэн анхаарч тэр гэр бүлийн одоо ариун нандин орон зайг бол тал талаас хариуцж явж явах хэрэгтэй юм байна. А тэгэж гимэн тухайн одоо улсын гоё манай үндэстэн улсын маань тусгаар тогтнол бүр эрхт байдлын суур бэхжиж байдаг. Тэгэхээр өрх гэрийн энэ харилцаа гэдэг бол манай үндэстний суур юм бол бид энэ өрх гэрийн харилцааг маш таатай, эерэг, аз жаргалтай байх талаас хэрхэн яаж одоо оролцож үйлчлэх вэ гэдэг нь бол хэн бүхний анхаарч явах ёстой. Тэр тусаа бүр төрийн маш том бодлого болоод явж явах ёстой зүйл байж. Харамсалтай төрийн бодлогот маань тэр жоохон анхаарахгүй орхигдуулчаад байна. Яг тэр засаглалын хямралаасаа гарч чадахгүй болохоор чинь юм бусад засаглал руугаа хангарах нөгөө дотоодтой хоорондоо өмнө самаатай. Энийг бол хэлж шүү дээ. Дээр одоо суудлаа болохгүй бол доороо гүйл болохгүй гэж тий. Тэгэхээр тэр дээд төвчний одоо удирдлага зүйд арлаа засвар гараад ирэхэд л одоо доод төвчний суур удирдлагууд шууд гарахад эхлэх нь тодорхой болж байна. Тэгэхээр уламжлал язгуурт хүн гэдэг бол маш их одоо үүрэг хариуцлага мэдүүл зохих бэлтгэлжилтээр одоо бий болж идэг. Тэгээд тэр нь цаашаа бүр удамлан бүр ингэж бэлтгэгддэг зүйл одоо нэг уламжлагт нь үлдэж явах хэрэгтэй. Тий. Бүр овгийн тусгай бүр сургалтуудаар явж исэн маш таарж байна л та. Бүр тухайн бүр мэрэгшиж тэр овг тусгай тэр нийгмийн харилцаанд тодорхой тэр нийгмийн давхар ажилтанд тэр тодорхой төхөрд үүрэг хүлээж тэр үүргийн үүрэгтэй бэлтгэгдэж бүр овг удмаараа бэлтгэгдэж шүү дээ. Тэгэхээр чин зүгээр нэг одоо нэг 4 жилийн мэрэгжил эзэмшүүлэх боловсролыг нэг ром дипломтойгоор төгсөн гутаа төрийн албанд орох гэдэг бол нэг өөр хэрэг байна. Бүр ингээд овгоос удамлаж багаасаа бүр тэр ихтгэл төрхөөс нь өмнө хідэн үеэр нь ингэж бэлтгэгдсэн тэр үр удмууд тэр төрийн үйл хэрэгт оролцсон гэдэг бол бүр илүү чанартай удирдлага болж байдаг хань л. Энэ дээр завсараас л нөгөө өөрчлөлт хийчдэг байна. Жишээлбэл хүн ер нь бол тийм шунал тачаал хүсэл гурвал ер нь их захирч чаддаг байх шаардлага нэм тэрүүн. Энэ бол хүмүүжлэлтэй маш холбоотой. Энэ хүмүүжил нь бол тэр жаяг, ёс, заншил тэр харилцаа зүгээр нь хандлагаар нь дамжуулан одоо тэрийг төлөвшүүлж ирсэн байна. Тэгэхээр тэр хүмүүжилтэй айлын одоо хүнтэй бол гэр бүл болох сонирхол бол бидний үдээс их байлаа шүү дээ. Тэр дундаа бүр овгийн нэр төрийг нь маш их судалж иж гэр бүл болгоод байсан шүү дээ. Зүгээр ямар байна гэдгийг маш их судалж байсан шүү дээ. Одоо сүүлийн үед бол ер нь одоо мэдлэх, хүндлэх ёс гэдэг зүйл бас их одоо энэ хотшилт юу гэдгийг одоо эрдэнэ үетэйгээ холбоотойгоор ингэж маш их алдагдаж байна л да. Энэ дэр маш их харамсалтай. Тэгэхээр энэ талаар одоо мэдлэх, хүндлэх ёсыг наад захын одоо суур хүмүүжлийг хэрхэн яаж болох хэрэгтэй юм бол. Тэгээ энэ манай одоо тэр ёс чигт бол нөгөө хүн ахтай дээл захтай гэж. Тэгэхээр ах хүний хүндлэх ёс. Гэр бүлдээ хүндлэх ёс. Тэгээд овогтой хүндлэх ёс, төрдөө хүндлэл үзүүлэх ёс. Ингээд ёс бол маш дэг хэм хэмжээнд бол ариун гэх юм байна лээ. Тэгэхээр тэнд бүгдээс бид одоо суралцаа бие ч үлдэх суралцж чадаагүй. Дөнгөж тэр янзшгүй далаа дотроос нэг жижигэн өчөөхөө юмыг олж харчаад тэр захаас нь бишрээл шүтэл яа одоо энийг яаж бүгдийг одоо ойлгож авнаа гэж бүр өөрөөр л одоо халирж байж тээ. Тэгээд улам хүн тэр зүйлээр ойртсон маа бүр айд юм. Яг тэр яана ийм мөрөөр ийм замлаар явж чадахгүй болчихвол яана. Хүн өөрөхгүй тийм бодол төрд юм. Тэгэхээр хүн тэр заншлаа мэдээд ирж байгаа юм бол наад зах нь хүнтэй буруу харилцахгүй юмсан. Хүнтэй эвгүй харилцаа үүсгэхгүй юмсан. Хүнийг хүндлэхгүйгээр тий ингээд боддог. Тэгэхээр энийг бол манай ээжүүд гол хариуцах ёстой юм шиг байна. Одоо ингээд хараад байхад гэр бүлийн харилцаа дотор тухайн хүүхдийг бол эцэг дотроос ээжүүд голдоо
зонхилж хариуцж байна. Аавууд бол ерхий нэг зүгийг гаргаж хандлагаар нь хяналтаа тогтоогоо, ер нь үнэлгээгээ тогтоогоод тэгээд шаардлагатай тохиолдолд нь бол зөвшрүүлж зөв чигийг нь олгох байдлаар тэгээ ер нь бол гадаад харилцаа гадаад өрхийн одоо тэр өсөл дэвжилтэнд илүү анхаарлаа хандуулад яваад байгаа шүү. Ер нь тэгж явж. Гэр бүлийн одоо харилцаатаас бол эхнэр хүн бол яг дотоод харилцааны асуудлыг бол бүрэн бие дааж бүрэн хариуцаж ер нь хүчрэхэг тэр удмыг хүн болгох тэр бие хүн болгох Монгол хүн болгох талаас нь илүү анхаарч тэр нь шаардлагатай бүх зүйлс дээр нь хариуцлагатай одоо ингэж харилцаагаа үүсгэж гэр бүлийн харилцаагаа үүсгэж ингэж хариуцж явж байгаа жишээ. Тэгэхээр эндээс бол манайх бол хүнлэх ёсон гэдэг алдах асуудлууд бол ер нь бол ажиглагдаж байгаа. Гэхдээ энэ бол соёлын бас нэг харилцан өөр талаас болоод явчих шиг боллоо. Жишээл хотын соёл гэдэг хотын соёл гэж бас ярьдгүй юм билээ л дээ. Хотын соёл гэж ярих зүгээр суурьшмал соёл иргэншлийн тийм суурин амьдралын хэвзүүд одоо тааруулсан бие авч явах соёл гэж бол байна. Хүний хөнөөрхөн бие авч явах соёл. Тэгээс нэг хотын соёл гэж тусдаагаар нэг нүүлийн хөдөөний соёлгийн гото хооронд нь ингээд хэрэлдүүлээд байгаа юм шиг байдлаар ялгуулаад байгаа юм шиг. Ер нь ингээд хит юм ялгаатай байдал харуулж байгаа юм шиг байдлаар хооронд нь тэмцэлдүүлээд тэн дундаас хонжоо авдаг тийм харь одоо нөлөөлөл байдаг байна. Энэ нөлөөллөөс тийм бид ангид байхын тулд дотоод ёс суртахуун ёс зүйн тэр хим хэмжээгээ сэргээгээд тэгээ тэнд бол шүүлтүүртэй хандлагыг үзүүлж явах хэрэгтэй. Жишээлбэл гадны энэ нөлөөллийг шууд шүтээд бишрээд ингэж хар байх биш. Одоо тэрийг хэлэх юм бол харагдах дүрс байдал хуурдаж болохгүй гэсэн. Харахад их гоё одоо тэрийг бол ярьдаг шүү дээ нөгөө хожаагийн бараг авахлаар өнгөнд нь хурдж авчдаг. Тэгээд юм үгүйт байдгүй гэж тийм. Яг тэрэн шиг тухайн зүйлийн өнгөцгөн харагдах зүйлд татагдах биш. Яг тэр зүйлд агуулгадж байгаа агуулгын мөн чанарыг таних. Энд нь бол нөгөө бидний уламжлалт тэр ухаан тусалж идэг байх нь л. Тэгэхээр аливаа зүйлд бол манайх бол хөнгөн хандлагыг бол бий болгохоос илүүтэйгээр тэр зүйлийн тэр гүн бат цаана үүсгэж байгаа үүсгүүрт тэр их сурвалжуудыг олж харахыг хичээдэг. Тэнд нуугдаад биднээс нуугаад байгаа тэр далд санаануудыг олж харах тэр чадваруудад бид бэлтгэдэг шаардлагатай. Тэгэхээр нөгөө удирдахгүй ухаанд суралцж бэлтгэж байгаа юм бол тэрийг олж харах шаардлагатай болж байна л да. Тэгээ эндээс тулгуурлаад бас цаашлаад алсын хараа хэрэгтэй байна. Манай бидэнд их алсын хараатай амьдрал. Жишээлбэл өнөөдөр гэр бүлийн жижиг одоо орон зайд авч үзэхэд гэр бүлийн харилцаан дотор маш их сэв суугаад байна. Ариун явдлаа сахиж чадахгүй байна. Одоо бие биендээ үнэнч байх асуудал хөндөгдөж штеп хэцүү байна гэж яригдал. Тэгээд залуу гэр бүлийн 5 гэрлэл дотны 4 нь одоо салж байна гэх шиг одоо ийм мэдээлэлүүд их явж байна. Аюултай мэдээ тийм ээ. Энэ алсын хараагүй болж байгаа юм байхгүй. Хэрвээ нөгөө хүн чинь алсын хараа гэдэг зүйлээ олж авсан бол наа зах нь өрх бүлдээ ийм жижиг алдаануудыг гаргах. Энэ жижиг алдаа байна шүү дээ. Жишээлбэл хөнгөцгөн одоо нэг тий сэтгэлийн таашаалын одоо мэдрэмж тэр богино хугацаанд үйлчлэх нөлөөлөлд автаад насан туршдаа жаргалтай байх тэр харилцаагаа сольчихно гэдэг чинь бол маш алсын хараагүй хүний хийж байгаа алхам болчихж байгаа. Гэтэл Монгол хүн чинь алсын хараагаар дэлхийд бол гайхамшигтай байна шүү дээ. Тэгэхээр Монгол хүний алсын хараад хурж одоо сэхэрхийн тулд гадныхан бол гадны одоо юм удирдах ухаанд тодорхой хэмжээний ус үндэснээ авж явж одоо үнцэнтэй байдаг тэр хэсэг бол манай үг дээцийг судалсан байна шүү. Дандаа судалдаг байна. Тэдний ширээний ном болдог байна. Бидний үг дээцийн замд бол удирдах ухааныг тэд аль бол сурж мэдэж авахыг эрмэлздэг байх нь. Жишээлбэл одоо ингээл олон жишээнүүд байдаг тийм ээ бүгд мэддэг жишээс гэх юм бол Наполеон гэл удирдах гэхэл бүх цэргүүдтэй агуу их одоо үг дээцийн маань удирдах ухааныг сурж мэдэх ёстой гэдэг үргэлж Чингис хааныг судлах ёстой гэдэг чи гэдэг юм уу. Эсвэл одоо Гегел философч жишээлбэл хүндрэлтийн соёлыг бол монголчууд бий болголоо гэдэг талаас нь хүндрэлтэнд зарлж байгаа шиг. Гэх мэтлэнгээр энэ гадныхан маань бол бидний үг дээцийн ололтыг таниад тэрийг бол аль болох олж авах юмсан гэж үзэж байгаа тийм. Ер нь хичээж байгаа тийм. Тэгэхээр бид энэ өөрт байгаа энэ алт эрдэнсийг одоо л үнгүй алддаг шигэ агуу их үг дээцийнхээ хүрсэн амжилт ухааныг бас тэгээд өгөөд алдчихс боломгүй байгаа тийм. Тэрний сайхныг ашиглаж хэрэглээд усаа хөгжүүлцдэг. Бид болохоор тэднийг зүгээр сайхан байлгаж байгаа тэдний нэг одоо иргэшилж байгаа юм шиг байдалтай гэж боломгүй байгаа. Тэгэхээр энд бэлтгэх хэрэгтэй байна. Язгууртны улам судлалын ахтай гол зорилго бол ерөөсөө энэ төрт ёсны уламжлалыг мэддэг болгох. Тэгээд тэрүүгээр энэ төрийн албанд
зүтгэдэг байя тийм ээ. Орчин цагийн ололт амжилтуудыг бид ерөөсөө үгүйсгдэггүй. Гэхдээ тэр ололтууд бидний үүх дээдсийн тэр ухаантай хэр сүлэлдэх юм бэ? Хэр нийцэх юм бэ? Цаашлаад тэр үүх дээдсэн маань тэр ухаанаар яаж тэр гадны соёл, гадны одоо ололт амжилтанд бид нөлөөлөлт тогтоох вэ? Эргээд үндэсний үнцнийг яаж нэмэгдүүлэх вэ? Үндэсний өөрийнхөө замдлыг эргэж яаж сэргээх вэ? Яаж бид нэр хүүхд дээдсийнхаа тэр хүрсэн амжилтанд дөхөж очих вэ? Ер нь бол нэг зүгтж буурах гэдэг юм томьёол байд юм байна. За. Аливаа энэ зүйл одоо бидэнд яаж харагдж байгаа гэхээр Монгол ёс уламжлал жаяг гэл ингээ ярихаар нэг тийм хэврүү цутгаад зүгтхийг хичээдэг болчих гэсэн. Жишээлбэл за ер нь нэг дээл хувцастай гэж хэм цутгаад бусдыг орхигдвол эсвэл энэ нөхөр дээл хувцсгүй байх гэж бас зүгтах юм ийм жижигхэн байд. Гэхдээ энэ бол их чухал л да. Гэхдээ дараа нь гол суурь тавигдсан дараагаар яригдах зүйл байна. Тийм ээ. Гол цөмдөө бол ерөөсөө энэ уламжлалынхаа удирдахын ухаанд тэр амьдралаа авч явах ухаанд тэр засаглах ухаанд суралцж байж тэр дүр суурь буюу тэр ахын эдийн засаг гэдэг үгийг хүрэл их гоё ойлгож эхэлж шít одоо бид нэр яагаад эдийн засаг гэж байна? Эдгээр засаглах ухаан. Таны эдж хэрглэж байгаа материалын эд зүйлсээр тань дамжуулаад танд засаглал тогтоох арга зүй бол арга ухаан бол эдийн засаг юм байна. Тэгэхээр хүн бол тэрийг ойлгох юм бол за би эдэд шунах эдэд дамжуулан засаглалд тогтоолохгүй байх шүү гэдэг тийм сэхэрлэг олж авах жишээ нь. Тэгэхээр жинхэнэ ухаанд бол бид эдээр засаглах биш тэр оюун ухаанаараа засаглах хэрэгтэй байх нь шүү дээ. Бид хүн төрлөختөнд тий. Тэгээд яг эд зүйлс бол яах вэ? Жишээлбэл ийм үг байна. Энэ бол манай уламжлалт тодорхой юм суусан байдаг хүн төрлөختний бас үг хэллэгдэж байна тийм ээ. Бурхтын одоо мөнгө бол алт юм. Феодлуудын мөнгө бол одоо мөнгө юм гэж. Харин боолуудын мөнгө бол цаас юм аа гэдэг. Тэгэд энэ үгэн дотор бол ер нь боолын хүн бол нэг юм модыг хувиргаад дүрс хувиргаад цаасанд оруулаад өнгө будганд оруулаад тэгээд шифрлээд нэг цифрлээд дугаар олгоод тэгээд тараахад тэрийг олж авна гэд алтаа эрдэнэсээ гол баялгаа шилжүүлж өгдөг байх. Энэ бол нөгөө ухаараагүй боол заяатангууд яг заяатай ч юм да боолын сэтгүүд очихсан тэгж доошоо орсон хүмүүсийн одоо шуналдаа тэрийг олж авах гэд төлөө зүгээр нэг юм цаасансыг олж авах руу анхаарлаа хандуулдаг байна. Тэгээд тэндээс гол нөгөө алтыг авчих нь шүү дээ. Тэгэхээр манайх бол энэ эртний юунд бас байна л да. Тумбаа гэд нэрвчсэн тий. Зоос ингээд эртний мөнгөн дэвсгэрдүүд судлах сонирхол судлаач нар бол тумбаа гэдэг бол одоо урд ангиасын тэр үеийн тийм одоо зоосны нэр юм гээл одоо байж байна. Гэтэл тумбаа гэдэг бол ангиасын үг боловч монгол үгнүүгээс зөвөр яг нэг хүчээр хувиргаж гэж үзэх юм бол тумбоо гэж буюу тунгийн тааруулж боох гэдэг утгаас агуулгадчих болж хүлээ. Гэтэ яг тэр нангис үг гэж болно л да зөвхөн энэ хүчээр гэж хэлж байгаа шүү. Хүчээр гэж байгаа шүү тий. Явцдаа бол тэр тодорхой болох байх. Одоохонд бол хүчээр гэж хандлага дээр байна. Яг аливаа зүйлийн тун таарах гэж байгаа шүү тий. Тэгвэл тэр тун таарах юм бол өвчин идэг нь. Бас хорны тун таарах юм бол тэр устгах нь шүү. Тэгвэл тумбаа гэдэг зүйлээр яг тунгийн тааруулаад боох юм бол бид тэрнийг цаасан мөнгөнд боогдож амьдралаа сүрүүлэх юм шүү дээ. Тусгаар тогтлоо алдах нь шүү дээ. Тэгэхээр тийм бодгүй хий хоосон тийм шунлаар тэрийг олж авах зөвшөөрөл рүү оруулаад тэгээ тэрний төлөө амьдрдаг болгочихлоор хүн энэ амьдралаа сүрдэхэд эхэлж байгаа. Өөрийнхөө засаглалыг сүрдэхэд эхэлж байгаа. Тэгэхээр тэр шунал гэдэг зүйл удирдах хэрэгтэй болж. Тэрийг энэ асуул. Дараа нь тэр тачаал. Нөгөө зэвсэг гэлээрдэг шүү дээ. Эмэгтэй хүнийг гоо цэцлэнгээр дамжуулан тагнах, турших, мэдээллийг олж авах одоо аж үйлдвэрийн технологийн одоо гол жор одоо орцыг одоо дамжуулж авахтаа хэрэгэлдэг байдаг гэл одоо магнолыг хэлэрдэг. Тэгвэл эрэгтэй хүн ер нь удирдах юм тийм тачаалаас захирах хэрэгтэй болж байна л да. Тэр тачаалын сул талд нэр төрийн унгаах. Зорилгоос нь гажуулах. Хүрхсэн хүслийг нь одоо унтраах. Тэгээд цаашлаад тэрэндээ уягдж барьцаалагдахтаа ус их орноосоо урвах. Цаашлаад эхлээд өрх бүлээс урвчиж.
сүүл рүүгээ бүр явж ус үндэсний суур биш. Тийм шалтгаалцал руу аваачих аюултай байдаг учраас удирдлагын албанд зүтгэж байгаа юм бол тачаалаа бас захирч чаддаг хэрэгтэй болно. Удирдах чаддаг хэрэгтэй. Тэгээд дээрэс нь хүсэл. Хүсэл. Шунал хүсэл. Тий. Шунал бол ингээд хүсэл. Хүсэл бол 9 цагаан хүсэл гэдгээр бидний үгдээс бол их гайхамшигтай. Дандаа 9 цагаан хүслээ ханхаад л хийдэ, тэнгэртэй одоо өөрийн хайртай хүмүүстэй зориулж ингэж шивнэж дотооддоо ингэж одоо хүслээ ингэ шивнж идэх байна шүү дээ. Хүслийн шивнэтэй. Хүслийн зөв гэж одоо хэлж. Тэр Монгол хүний хүслийн зөв бол нэг цаас мөнгөтэй олъё. Ингэ жижигэрч болохгүй юм л да бид нэр. Бид манай үндэстэй өөр юм жижигхэн бодохсгүй байл л да. Монгол хүн бол тийм жижигхэн бодохсгүй байна. Зүгээр нэг юм өнөө маргааш хоолтой заалгачих юмсан ч гэдэг юм уу. Эсвэл нэг тэр маань нэг ажилд орчих юмсан. Эсвэл тэр нэг онцорчаасаа ч гэдэг. Энэ жижигхэн хүсэл байна. Монгол хүний хүслийн зөв бол маш өндөр байна. Дэлхийгээ амар амгалан байлгах. Газар дэлхийгээ одоо сайн сайхан байх, хүн төрлөختөн амар амгалан байх, ус үндэснээ мандан бадруулах. Тэг өөрийнхөө одоо тий овгийг, төрийг тэгээ цаашлаад одоо өөрийн гэр бүлийг ад жаргалтай эрүүл амар амгалан байх тий. Тэр талаас ингэж хүсдэг байна. Болохоос биш. Эхлээд дээш хүсдэг байна шүү. Дэлхийгээ, хүн төрлөختнийг тэгээд одоо өөрийнхөө ус үндэснийг тэгээд төрөө тэгээд овгоо тэгээд өрх бүлээ тэгээд хамгийн сүүлд нөөрийгөө бодно тэр хүслийн юм. Тэгэхэд эхлээд өөрийгөө тэгээд ингэж явах юм бол энэ алдагддаг нөгөө өөрхөн зарчим алдагддаг тийм. Хүн Монгол үндэстэн дэлхийн дайтай сэтгэж дэлхийн дайтай засаглах үндэстэн гэж ер нь бол босод үндэстнүүд ололтуудыг судалдаг хүмүүс бол үздэг. Бүр тэгж хүлээмжшүүлдэг. За их сайхан одоо мэдээхэд бол тэрийн батал эрхийлнэ гэхэл өнөөдөр нэг саяхан хэд хоног юм юу яаж шатрын дэлхийн аврах хүүтэй боллоо шүү дээ бид нар чинь тийм ээ. Оюун ухаанаараа бол манай Монгол 13 настай хүү дэлхийн аврах болчлоо тийм ээ. Тэгэхээр чинь энэ бол одоо хэдхэн хоног юм шүү дээ. Тэгэхээр чинь энэ бол гайхамшигтай. За яг тэр өдөрт нь бол манайх таеквондогийн хичээлвэл 69 оронд 7 дугаар байрыг эзэллээ. Гүн чинь нэг нь болохоор оюун ухааны талбарт дэлхийн аврах болж байна. Нөгөөдөл нь болохоор бие бялдрын одоо сорилгонд бас хүн төрлөختөнд дэлхийд одоо өөрсдөө танилцуулсан 69 орн дотроос 7 дугаар байранд нь бас харуулж байна. Энэ бид ингэж хичээвэл хүсвэл байгаа зүйл. Тэгээ энэ бол бидний хөх толгонд байна гэж харагдаж байна. Тэгээ энийг бол толбог гэж бас нэрж болохгүй юм байна л да. Яг уламж талаас ингэ харах юм бол би ч хөх нуруутай юм байна. А энийг сурвалжийг бол хэлсийг сурвалжих юм бол хөх нохоо овгийн овгоос бүр энэ ухааныг удамлаад өвлөөд ам байдлаар цээжлүүлээд тэгээд энэ орчин цагт хөрвүүлсэн журнал нүрзэл гэж хүн байсан байна. Тэгээд энэ хүнийг бол одоо гигийн дурсгалыг бол бид бол ямагт одоо хүндэтгэж явдаг. Гихэмжлэнгээр манай тийм хариуцсан овгийн маш ухааныг одоо тээж байгаа одоо даалгавартай юм нандин ухааны одоо сан хөмөрөгт авч явж байгаа овгууд байна. Сайн төр тогтож, сайн удирдлага тогтож байж тэр овгууд тэр ухаанаа ил гаргах нь шүү дээ. Тэрнээс биш Монгол ингээд нэг тийм ухаан баларчаад байгаа асуудал биш байна. Тэр ухаан мунгадж байна. Гол нь сайн төр тогтохыг хүлээж байгаа юм байна. Тэгэхээр сайн төрийг хэрхэн тогтоох вэ бид нар гэдэг үл нэг тэргүүний чухал асуудал. Сайн төр тогтчих юм бол ачлалт сайн төр тогтчих юм бол ард түмэн амар амгалангийн амьдралын хэв зүй тогтоход л тэнд нөгөө хэрэгцээ шаардлагатай байгаа төрийн бодлогын зүйлс ил болоод ирэх нь шүү дээ. Энэ дээр нь эргээд бид дахиад хөгжих шаардлагатай. Язгуурчны улам судлаа гэхдээ яг энэ сэтлэр, ийм хүслэр бид энэ судалгааг хий гэж хичээж байна. Тэгээд залуу хүмүүст алдах онох юм их бий. Залуу хүмүүст туршлага бага. Гэхдээ залуу өөрсдөө голоод бас хойшоо сууж болохгүй. Залуу хүмүүс тэр ирч хүчтэй байгаа байдлаа дайчилж тэгээд энэ ухааныг тээж байгаа эцэг өвгдийнхээ одоо Ахмад Буурал эрдэмтэн доктор судлаач профессорууд одоо энэ эрдмийн цултал болсон хүмүүсээс энэ эрдэм мэдлэгийг бас харамгүй одоо хүлээж авахыг хүсэж байна. Тэгээд хүлээж авсан тэр мэдлэгээрээ эргүүлээд үр хойцс болсон дүүнэрийн хүүхд залуучуудыг соён гэгэрүүлэх хэрэгтэй. Залуучууд ингэж ярьж байна л. Үгүй одоо манай Ахмад үе чинь өөрсдөө юм штэ гэж. Үгүй яг үнэн штэ. Ахмад үе бол үр хойцтой үлгэрлэх хэрэгтэй байна штэ. Үлгэрлэж хэмжээгээр үлгэрл урайлаа үзүүлжээж бид нар тэр бүхнээс хүүхдүүдэд тэр дүүнэр соёл авч үлдэн шүү дээ. Хүмүүжүүлж тэр
зүгийн. Энэ тэгээд тэр зүгээ тогтооход бол заавал үлгэр авна гэдэг чинь Ахмад үе харж байгаа л би зүгээ тогтоох нь. За ямар ч гэсэн буруу яваад байна уу, зөв яваад байна уу. За хаашаа бол зүг гэдгийг зөв байх вэ гэдгийг бол Ахмад үеийн үлгэр хэрэгтэй. Тэгэхээр Ахмад үе маань ч гэсэн энэ үүрэг хариуцлагаас зугтаж боломгүй. Зарим ахмадууд нь хэлдэг шүү дээ. Бидний үе өнгөрсөн. Одоо та нарын минь тийм байж болохгүй. 3 цагийн хэлхий хизээж тасарч болохгүй. Өнгөрсөн одоо ирээдүг хизээж тасарч болохгүй. Өнгөрсөн үе одоо цагтаа даатгаад ирээдүг даатгах юм бол өнгөрсөнгүй одоо байхгүй юм чинь ирээдүр яаж явах юм бэ? Тэгэхээр өнгөрсөн үеийн туршлагатай туршлагыг хураасан бүхэн тэр өнгөрсөн үеийн хариуцлагыг үүрэх хэрэгтэй байна. Одоо цагт байгаа залуучууд ирээдүрөө замлах гэж байгаа бол өнгөрсөн үеэсээ тэрийг өвлөж авах хэрэгтэй биш. Тэгээд уучлах хэрэгтэй тийм. Одоо уламжлал зөвлөлтөө хэрэгтэй. Одоо ингээ ярих юм бол нэг Улаанбаатар хотоос Дархан хот руу Дархан аймаг руу одоо ингээд аян замдаа явж идэл чинь Улаанбаатараас богцоо өрөөгүй жиж Дархан руу явахдаа тэр богцыг хүргэж өгнө гэж ярил утгагүй үст. Яг тэрнтэй адилхан өвгдээцээс юм аваагүй жиж авах юм аваагүй жиж ирээдүр очиод тэрийг хийнэ гэд ярих юм бол утгагүй. Тэр бол одоо биелээ болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ 3 цагийн хэлхийг үеийг бид одоо маш сайн бодож тэгээд сайн төрийг тогтоохын тулд хичээх хэрэгтэй. Тэрний төлөө бол өвгдээцээ яндашгүй их далаа шиг энэ яндаж болохгүй их далаа мэт энэ ухаанаас бол чатгаагаар хэрэг одоо шанахыгаа хэмжээгээр гэдэг шиг чатгаагаар бид одоо хүртэж одоо тэрний төлөө олж авахын төлөө зоригдож тэр зүйлээ олж авсан бол амьдрал ахуйдаа хэрэглэж тэгээд заншил болгож тэгээд зан авираа засаж тэгээд жинхэнэ одоо тэр Монгол хүний тэр эрхэмлэлээр хүн төрлөختөнд дахин тэр өвгдээцийн гавьяг одоо дахин харуулах хэрэгтэй. Тэгэх юм бол зарим хүмүүс энэ мөрөөдөл гэж ярих гэж байна. Гэтэл энэ бол мөрөөдөл биш. Жишээл мөрөөдөл гэдэг бол бас утгатай. Гэтэ энэ дээр бол хэлэхэд нэгэнд өвгдээцийн хүрсэн амжилтыг дахин одоо бүтээе гэдэг бол нэг өөр хэрэг. Тиймээс огт бүтээж үзээгүй зүйлээ цөмөөрөө бүтээцгээгийг бол бас нэг өөр хэрэг. Огт бүтээж үзээгүй зүйлээ бүтээхэн төлөө зоригдож байгаа ус үндэстнүүд одоо байна. Тэгж чадаад байхад огт бүтээж үзээгүй зүйлээ бүтээхийн төлөө зоригдож зорилгоо болгож явж чадаад тэрэндээ үндэсний омогшил гэдэг зүйлийг зохиож чадаад байхад бид нэр өөрсдийнхөө байгаа зүйлээ дахин давтъя гэд хэлэхээр ээдээ мэдгүй дээ гэдэг санаандлага бол доронгүй явдал шиг байгаад байна гэдэг тийм. Энэ их хөгжилтэй шүү дээ тийм ээ. Тийм. За ярьлаа ингээд алей цаг хугацаатай байдаг. Тэгээд Монгол сэрхэн өглөө хөтөлбөрийн маань жашны цаг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгийн маань урилга хүлээж шуулцсан танд маш их баярлалаа. Бас маш их сонирхолтой одоо мэдүүштэй зүйлийг одоо үзэж түмэнд хүргэсэн танд маш их баярлалаа. Нэвтрүүлгийн маань одоо өндөрлөөд үзэж түмэнд байна хандаа сайхан уриалга хэлээ тийм. Ер нь манай бас нэг Туул гэдэг доктор байна тийм судлаачийн судалгааны тэр нийтлэл интернет орчинд сонин сэтгүүлүүд дээр тавигдсан байна. Хүн төрөлхтний удамшлын судалгаа хийдэг Дэлхийн удмын санг бүртгэдэг байгууллагаас хүн төрөлхтний үндэстний одоо түүхчлийг үйлчлийг гаргаж ирэхэд дэлхийд хамгийн эртний 2 одоо үндэстэн байна гэдгийг тогтоолоо гэж. Тэр нь Монгол, Еврей 2 юм байна гэдэг мэдээлэл биш үү? Тэгэхээр хүн төрөлхтний хамгийн эртний 2 үндэстний нэг нь юм бол 2 үндэстний нэг нь юм бол тийм хэмжээний зангарахтай тийм хэмжээний замналаараа л замнах юм чухал. Тэгэхээр цөмөөрөө байх ёстой байран дээр л очиж цоёл гэж уриалъя. Тэрний төлөө цөмөөрөө бие сэтгэлээ ариун байлгаж тэр өвгдээцийн гайхамшигтай амжилтыг дахин нэг ирээдүйдээ давтаж бахархлаа одоо тогтооё гэж хэлцгээе. За баярлалаа. Маш их гоё уриалга гэлээ маш их баярлалаа. Тэгээд Монгол сэрхэн өглөө хөтөлбөр маань үргэлжлэн та бүхэндээ хүрсээр байна. Тэгээд өнөөдрийн зочноор маань Монголын яс уламжлал академийн багш Инхолт маань үргэлжлэлээ. Одоо үзэж та бүхэнд бид хоёрын ярилцлага таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд Монгол сэрхэн өглөө хөтөлбөр маань үргэлжлэн та бүхэндээ хүрсээр болно.